За өнөөдөр зэрэг 2024 оны 12 сарын 3-ны өдөр 1:50 болж байна. Тэр энэ удаад би ахад юу ярих гэж байна? Вакцины талаар жоохон нэмэлт юм хэлцээ гэж бодлоо. Ерөнхийдөө өчигдөр би вакцины тухай мэдээлэл оруулсан. Тэгээд хэдэн лайк нэг бол дарагдаад нэг бол арилаад яагаад тагаа нь мэддэггүй ингээд цаанасаа богдож хайдаад байгаа муу гэмээр ерөнхийдөө айгу шеэрлээд хүмүүс рүү үзүүлсэн хэрнээл айгу баг үзүүлэлттэй байгаа. Ууг нь бол одоо юу гэдгийг тийм ээ. Өчигдөр орой 11 цагийн өмнө оруулсан баггүй. Тэгээд яг байдлаар над чиг яг энэ юм дээр ийм чухал юм хэлсэн хүн, вакцины тухай хэлсэн хүн бол яг одоогийн байдлаар сошиал бол байхгүй байгаа гэдгийг би хэлмээр байна. Сошиалт. Хэрвээ надаас хойно тавьж байгаа бол магадгүй надаас суусан, нэг бол надаас санаа авсан хүмүүс магадгүй ахаад ярьж одуулчих гэж магадгүй. Тэгээд би юу хэлэх гэж байгаа гэхээр вакцины тухай нэг хэд хэдэн нэмэлт юм ярих гэж байгаа. Тэр нь гэхээр би өчигдөр би одоо чи ингэж би одоо постлцсан байгаа. Одоо гол асуудал нь юу юм бэ гэхлээр энэ дэр нэг юм багтаа. Ийм ч хүмүүс хүртэл өөрсдөө мэдхгүй байгаа гэдгийг би гэсэн. Мэдхгүй юм байж ч нэг ойр зургийн судалгаа хийчихэд ойр зургийн зөвхөн тэр өвчлөлийнх нь энэ өвчлийн шалгаас зүгээр хүмүүс өгч байгаа энэ өвчнийг тэгдэг ойр зургийн маань мэдчихэл тэрийгээ дахин батаад байгаа. Тэгээд гол миний хэлэх ёстой хэлсэн миний хэлхийг хүсэж байгаа зүйл. Тэр гол миний хэлхийг хүсэж байгаа зүйл яг юу юм бэ гэхлээр вакциныг бол эсэргүүцэж байгаа хүмүүс нь вакцинд нэгт ажилтдаг хүмүүс нь эсэргүүцэж байгаа. Хоёрт нэмчнэр бол зүгээр ойр зүрийн мэйчээд ихэнхэн зүгээр попперж байгаа. Зүгээр од болж байгаа. Тэгээд дутуу уншсан. Тэгээд тэрнгээрээ попper жоохон од болонго амхантаа зарим нь яг сайн хийж ийн гэж бодож байгаа юм. Гэтэ эсэргээд муу ч юм болж магадгүй, сайн ч юм болж магадгүй. Би сайн мэдгүй. Яг өмнөний хэлэхэд бол яагаад гэвэл вакцинд эргэлзээд хийж сайн муу гэж батгатаа ам гарч чадах хам гарч хэлэх хэсэг байхгүй ууг нь бол тэгтэл ам гарч байгаа юмчнаар гэдгийг би хэлмээр байна. Тэгээд гол асуудал нь юу юм бэ гэхлээр тэр вакцины чинь хор яадгийн гэхлээр магадгүй нэг хэдэн жилийн дараа 1-2 жилийн дараа 5 жилийн дараа нөлөөлөд нөгөө нэг саажилтаа юм өөр өвчний их үүсвэртэй болгочвол тийм үү өөр олон их өөр өвчний үүсвэртэй болгоо хайчих юм бол яад гэвэл хүмүүс тэр вакцинаас болсон гэдгийг мэддэггүй маа гэдгийг би хэлмээр байна. Вакцинаас болсон гэдгийг мэдэхгүй. Тэгээд дээрэс нь миний яг чухал бичлэг хийхлээр хүмүүс үзэхгүй байгаа. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг тийм ээ би одоо чинь ингээ харав. Одоо би ингээд чухал бичлэг хийгээд би бүр зөндөө шеэрлж яхад 91 хүн үзэж байгаа. Тэгэхэд осорчмаагийн тухай хийсэн бичлэг зүгээр 1100 хүн үзэлттэй болчихж байгаа. За осорчмаа эмчилж гэх тухай хийсэн бичлэг. Тэгэхэд ураа ингээд бас чухал бичлэг хийсэн бас 70 хүн үзсэн. Яг үннийг хэлэхэд нь штэ. Осорчмаа гэдэг үгний тухай хийхэд 1100 хүн үзэж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол байна штэ. Чухал бичлэг хийхээр хүмүүст хүрэхгүй байна. Тэгээд дээрээс нь би Facebook дээр ч постсон, тэрэн дээрээ ч постлсан. Тэгээд ерөнхийдөө бол хүмүүс бол үзээд ойлгож авах гэж бодож байна. Би тэгээд мал амтан хүртэл заяа. Яг одоо ийм болчиход байгаа штэ. Би ингээ хөдөө тэрүүлсэн ингээд малыг харж ирсэн байхгүй юу? Малны вакцин дэрүүлсэн тэр мах дараад нь ямар гэж хүн амьсгийн идэ биш балиар юм өстой харахаас ингээд бүр дотор бүр бөөлжин санагдал бүр амар муухай харагддээ штэ тэр юу одоо юу гэдгийг тэр нэг вакцин дэрүүлсэн мах нь дээрээс нь вакцин дэрүүлсэний дараа тэдэн хоног сүү гаргахгүй гэдэг бүр учиртай байлаа сүү мөн бүр айгүй сонирн болчихдгийг айгүй гачин болчихдог айгүй балиар болчихдог. Тэгэд ер нь манай монголчууд одоо жоохон өөрснөө нэг бол вакцина хийдэг болъё. Хийж чадахгүй бол нэг гаднаас одоо юу гэдгийг энэ ус төрчдийн явуулгаар нэг хямдхан вакцинуудыг оруулж ирж ихтэй яаж өөрснөө хяналтаа тавьдаг болмоор. Тэг хяналтаа тавьж чадахгүй бол
бидэнд энэ вакцины хэрэг байгаа уу гэдэг дээр бас эргэлзээд хандах хэрэгтэй. Бид мал амьтангүй вакцины төлж байгаа. Мал амьтангүй магадгүй геноцид хийх юм бол нэг үедээ тэгэл тусаа. Миний бодлоор юу гэж хандлаа энийг бойлох гэж байгаа. Миний хүсэл бол ердөөсөө одоо бойлох хэрэгтэй. Би өмнө энэ вакцины хэрэглэн зөв буруу гэсэн энэ ярин дээр би илүү гол чухал юмнууд ярьсан байгаа. Тэгээ та бүхэн энэ зүгээр нэмэлт мэдээлэл бол та бүхэн ингээд зүгээр сонсоод өнгөрчөөр өгч байна. Тэгээд тэр вакцины тариулс одоо мал аж ахуй бүгднийг нь вакцинжуулж байна. Ерөөсөө вакцинжуулах нь тэр малчт нь өөрсдөө тэгээд нөгөө нэг мөнгөө хөөртэй гарахын тулд вакцинжуулдаг юм яг нэг маань барьцаалж идэх юм яах юм бэ? Ямар ч тач нөгөө малчт чинь хөглөө малаа вакцинжуулаад байдаг. Тэгээд нөгөө талд нь нөгөө эмчнэр нь хүмүүс вакцинжуулаад байдаг мөнгөний төлөө бүгдээрээ бүр нүдээ авахж өгөхөөс буцахгүй болчлоо. Гэдгийг би хэлмээр. Тэгээд ерөнхийдөө одоо малчтаа ч гэсэн жоох анхаарч жоох хүн чанартай бай гэж бодож бүгдээрээ нийлээд вакцинаар эсэргүүцээч байна. Малынхаа вакциныг өдийг болтол та нар дуугаа чимээгүй л бэлээ штэ. Тэгэд ерөнхийдөө жоохон одоо юу гэдгийг тийм ээ. Энэ мал вакцинжуулахаа бас бид тодорхой хэмжээнд бас жоохон болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Малны вакцинжуулалтыг. Тэгэхгүй бол наад вакцинаас чинь шалтгаалаад бас монголчуудын малын мах гэдэг зүйл бас хэцүү болж байгаа. Иддэг юм бас геноцид хийх магадaltaй. Тийм болохоор бас бид бас тодорхой хэмжээнд бас хардах хэрэгтэй. Малын өвчин яг гарч л байдаг, усч л байдаг. Гэтэ миний харж байгаа бол ер нь бол мал вакцинжуулах нь баг илүү зүйл юм шиг надад санагддаг. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг юм бэ? Энэ хүүхдүүдийг вакцинжуулаад байгаа нь багаас нь өвчтөө болгож байгаа шүү дээ. Вакцинаас болоод урд нь зүрхний өвчтөө болж ирсэн шиг хүүхдүүд. Одоо тэрнийг хүмүүс мартагнуулаад байгаа шиг байна. Бас дээрэс нь би энэ тухай би хэний ч яриаггүй өнцгөөс ярьж байгаа гэдгийг анхаараа. Би ер нь энэ өмнөх бичлэг вакцины бичлэгэн дээр ч гэсэн би өнөөдөр чи 2024 19 онд болж би хэний ч яриаггүй зүйлсүүдийг хамгийн чухал зүйлсүүдийг ярьж байгаа шүү гэдгийг өөргөө санаа бодлыг ярьдаг. Дээс бус хүмүүсийн ярьж нэг юмнууд байгаа. Гэтэ тэд би угаасаа номноос нь уншаад мэдсэн байсан. Баримтат кино үзсэн байсан. Гэдгээ би одоо энэ хуйлдааны явуулалт гэдэг номыг жилийн өмнөх би анх удаага монголчуудад яг үүндээ би хэлж. Тэгээ цаана энэ бичлэгийг харах юм бол хин хамгийн анх ихлээд монголчууд хуйлдааны явуулалт гэдэг чинь энэ улс төрийн яриад байгаа хотуулаад байгаа чинь үнэн гэдгийг хин хамгийн анхлаад сануулсан бэ гэдгийг би сануулсан шүү Монголын ард түмэн. Энэ ч бусад хүмүүс магадгүй надаас таад нь хуул болж гарч ирсэн. Энийг маш сайн ойлгоорой гэж хүсэж байна. Энэ л одоо гэдэг нэг улсын хурлын гишүүн болсон чинь урд нь баярхуу нөгөө эзэн засгч баярхуутай ярьж явах үедээ та хуйлдааны авалт итгэж ингээ буруутгаж ярьж ирсэн шүү. Уучлаа би одоо тэрийг яриг хайж аваад юу хөө. Эндээ залхуур чинь гэхдээ тэр баяргүй ах нэг ярьжсэн би ярьжсэн. Тэгтээ баяргүй вакцины тухай ярьж байгаа. Би надад вакцины боо ангаахын талаас нь эмчнэрээс магадгүй зарим талаар илүү юм ярьж байгаа шүү гэдэг би анхааруулаад хэлчихв. Эмчнэр бол зүгээр миний 2 цагийн дотор хийгээд олж судалгааг л яриад одоо юу гэдгийг попрол тэгэл нэг 2 3 өдөр судалгаа хийх юм шиг юм яриад ингээл явчихж байгаа шүү гэдгийг би зүгээр хэлмээр анхааруулж. За тэгэхээр тэгээд би яг өчигдөр папиллома вирус буюу умайн хүзүүний 25 дараар өвчлөдөг хүмүүсийн тухай тийм юм ярьсан байна. Яг үнэн үү эмчний ярьж байгаа юмнууд статистик судалгаар харуул үнэн. Гэхдээ эмчнэр өдөөсөө нөгөө хүмүүсийн асуултанд хариулж чадахгүй. Тэдний чадвар муу. Уучлаарай. Тэдний чадвар муу. Би зөв үнэнгийн хэлж байгаа шүү. Тэгэд хэрвээ хүсвэл за зүгээр хүсвэл та нар тэгээд юу яа заа. Зүгээр одоо юу гэдгийг би зарим нэг зүгээр сэдвүүдээр зүгээр одоо юу гэдгийг шууд ярилцаад мэтгэлцээд бэлэн байгаа шүү гэдгийг би шууд анхааруулад хэлчихэ. Би яг зөв өсмөсөө засуулаагүй одоо жоо иймхүү байгаа болохоор хүмүүс та нэг тоож жоохон юу гэдгийг тийм ээ нэг жоохон үл оошооч магадгүй ангаах зураг сарваггүй
анаах эмч биш гэсэн үүднээс нь та нар магадгүй одоо юу гэдгийг тийм ээ одоо юу гэдгийг жоохон дорд үтчихэж магадгүй тэгж магадгүй гэхдээ яг цагтаараа бол эмч нар чинь эмч гэж та нар шүтээддэг хүмүүс чинь анагаах нь ихэнх хувийг сурсан тэр 10 жилдээ сурсан анагаах сурсан ихэнх хувийг ашигладаггүй шүү дээ. Ихэвчлэн ноу-хау зөвхөн ийм өвчтөө хүмүүст ийм юм өгнө гэсэн зааврын дагуу нэг хэдийн юмнуудыг бичээд өгдөг хүмүүс шүү гэдгийг би бүр анхааруулад хэлчмээр байна. Тэгээ мэдээж яг гоо тодор эмгийн хүмүүсийг бол илүү мэдлэгтэй. Гэхдээ тэр цаагаараа тэр том дэлхийн эдийн засгийн тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр НАТОгийн тухайд тэр юу ч мэдгүй тэр цааталт нь юу болж байдгийг мэдгүй дэлхийн ухааныг яаж төлөх гэдгийг тэд мэдгүй тийм болохоор тэд таны асуултанд ч хариулж чадахгүй байгаамаа гэдгийг би хэлмээр тэгээд хоосон попусын бичлэг явуулаад өнгөрч байгаа гэдгийг би хэлмээр. За тэгээд өнөөдөр бол 2024 оны 19 би өнөөдөр өчигдөр би эмчнэрийн групп руу шеэрлсэн. Тэр чинь миний юуг бол хамгийн ахлаад би эмчнэрийн групп зүгээр анхааруулга болгоод чийлж хийж осон чинь шууд устгасан байлаа миний постыг. Тэгээд өөр нэг ганц хоёр хүний постыг бол яг үлдээсэн байлаа. Миний пост бол шууд устгаж хийсэн байлаа гэдгийг би анхааруулмаар. Тэгээд бол ялангуяа уламжлалтын эмчилтэрт бол хүрж байгаа юм шиг надад бол харагдсан. Тэгээд дээрэс нь эмчнэрт бол би амхандаа чадчихаар хүрэх гэж оролцсон боловч эмчнэр устгасан байсан. Группээсээ. Тэгээд сошиал иймэрхүү одоо юм бишээ. Сошиал одоо би ингээд янз бүрийн гоё одоо ингээд тий эмч гэсэн группуд байгаамаа одоо ингээд эмчи ингээд тий эмч иймэрхүү ингээд группнууд бүгд намайг постлохыг зөвшөөрдгөө маа гэдгийг би бүр дан гац хэлчмээр байна. Устгадаг юм аа. Тэгээд эднэрт ганц тайлбарлаж байгаа нь өөрсдөө надад тайлбарч өгөхгүй. Ард ирээд танарт ч тайлбар тавихгүй гэдэг би мэдээ. Учир нь тэдний мэдлэг хүрхгүй. Яг одоогийн байдлаар. Тэгэд би магадгүй одоо эмчнэрийн групп дээр энийг постлсоос хойш эмчнэр магадгүй дараад нь жоохон ч гэсэн уншаад судлаад за нэрээ нэрийн хүмүүсийн байгууллага гэдэг чинь юу билээ тийм ээ хүмүүсийн төлөө юм уу аль эсвэл хүмүүсийг устгахын төлөө юм уу энэ чи ямар хүмүүс хангалттай юм эрүүл мэндийн байгууллага гэдэг чинь зэвсэг гар тамхи эмийн корпорациудтай ямар холбоотой байдгийг хинээс санхүүжилт авт ингээд судлаад их юм бол дараад нь миний ярьж байгаа юмнуудыг магадгүй жоохон ярьж магадгүй шүү. Түүний тэд одоогоор тэд юу ч мэдэхгүй байгаа болохоор тэд хариулахгүй зөвхөн өөрсөндөө байгаа нэг жижигхэн эрүүл мэндийн судалгаатаа найдаад бүх юмыг пад үнэн ингэж ярьж байгаа шүү гэдэг юм. Тэгэд гол асуудал нь юу юм гэхээр хүн хардаж болно. Нөгөө талаар бас үнэн ч гэж болно. Үнэхээр өвчлөөс нь хамгаалж болно тийм үү? Би өмнөх бичлэгэн дээр хэлж байгаа. Үнэхээр өвчнөөс нь хамгаалж болно. Өвчнөөс нь хамгаалсан ч гэсэн тийм үү? Гэтэ өөр өвчин үүсгэж байгаа магадaltaй. Уламжлалт хангах хон дээр урд нь юу гэж хэлжээдэг байсан гэхээр нэг юм их сайн санагд. Европын юмнууд нэг имийн нэдгээсэн ч гэсэн буцаад өөр олон өвчнийг өвчлүүлэх магадaltaй юм гэж ярьдаг байсан. Тэгвэл энэ вакцин бас их магадaltaй юу гэдгийг бид бас анхаарах хэрэгтэй гэдгийг би өмнөх бичлэгэн дээр хэлжсэн. Тэгээд энэ удаагийн бичлэгэн дээр бас ахаад энийг анхааруулад ингээд дуусгая. Тэгэхээр өнөөдөр 2024 оны 12 сарын өдөр болж байна. Гэхдээ 12 сарын 3-ны өдөр 2 цаг 4 минут болж байна. Тэгээд ерөнхийдөө миний видео бичлэг рүү орё гэх юм бол одоо ийм нэртэй Facebook хуудасгаа тэгээд дээрэс нь YouTube хуудасгаа тэгээд Facebook бас пэйж хуудасгаа тэгээд ийм олон төрлийн ингээд сонирхолтой бичлэгүүд хийсэн байгаа шүү. Эдгээр одоо жишээ нь одоо чи ийм олон энэ бичлэгнээс гээд маш олон хүмүүс санаа авч сүүлийн үед попперсон. Дандаа та нар зөв хин хамгийн эрт ирснийг харах юм бол энэ бичлэгнээс авч хүмүүс попперж байгаа. Энэ бичлэг би хамгийн анхлаад энэ нэгдүгээр шишин үүсэх тухай ярьсан шүү. Тэрнээс хойш маш олон хүмүүс энэний тухай ярьж попперсон ба шүү. Та нар тэр Facebook дээр тэр нотлог баримтуудыг хөөгөө явах юм бол миний хамгийн ихэнд байгаа шүү гэдгийг би бүр анхааруулад хэлчихье заяа. Тэгээд дээрэс нь энэ өргөдлөөс нь эхчүүд үү эмэгтэйчүүд ээжүүд гэсэн юм бичлэгийн тухай би бас бүр хамгийн анхтай ирсэн шүү. Энэний сэдвээр олон хүмүүс попперсон шүү гэдгийг би хэлмээр байна. За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Өнөөдөр 2024-ний 19 3-ны